Зэнга аудио Монгол хүний оюунд хөрөнгө оруулъя. Орчин цагийн үлгэрүүд цуврал. Болдгүй бор өвгөн. Адал явдалт тууж, хүч ирхийлэл ихээр гарах тул насан туршидад зориулв. Хүний хамгийн бахархам зүйл бол хизээж унаж байгаагүй дэ биш. Унах болгондоо босгод оршин. Голдсмит. Эхлэл. Монгол улсад жилд дунджаар 17 мянган хүн амиа алдаж байгаа нь дэлхийн дунджаас 4 дахин өндөр байгаа бөгөөд үүний ихэнх хувийг гэмтэргийн улмаас амь насаа алдсан хүмүүс эзэлж байгаа юм. Ер нь сүүлийн үед гэмтхэрэг гаралтын тоо тогтмол өсч өнгөрсөн онд улсын хэмжээнд нийт 27 мянга гаруй гэмтхэрэг бүртгэгджээ. Нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг эхэлсэн нь гэмт хэргийн эрсдлийн индексийг нэмэгдүүлэхэд голлон нөлөөлсөн байна. Нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэдэг нь террорист ажиллагаа явуулах, зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулах, түүнд элсэх зэрэг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийг хэлнэ. Жилүүдэд боловсролын салбар хамгийн их эрсдэлтэй нүүр тулсан гэдгийг салбарынхаа хэлж байна. Сүүлийн 2 жилд цахимаар хичээлснээс болж сурагчдын мэдээ анхааралтай сонсож байсан баримын залуу ханан дөлгөөтэй зурагтныхаа удирдлагыг авснаа. Техникийн өндөр сандал дээр суугаад ширээн дээрх хундахтай вискигээ ширтэх 60 гаруй насны бор царайтай хөгшнөөс уучлаарай хаа. Дууг нь жаахан чангалвал танд саад болохгүй биз? Гэж ээлдэг асуухад туханд нь 3 гүн үрчлээ суусан хөгшин эр бодлынхоо манан цатаарад дуугарсангүй. Магадгүй сонсоочгүй байх. Тохой нэлэгдсэн хар өнгийн костюм, цагаан цамц өмссөн энэ хөгшин эр бямб ням гаригаас бусад өдөр 15 цаг 30 минутанд уушийн газар орж ирээд техникийн өмнөх ширээнд тухлан нэг хундаг виски захиалдаг юм. Илүүчгүй дутуучгүй яг 50 грамм. Хинтээч юу ч ярилгүй. Дэлхий дээр үлдсэн сүүлчийн балга усыг ууж байгаа юм шиг гүн бодолд автан хундахтай вискигээ шимж дуусаад 16 цаг 30 минутанд уушийн газраас гарна. Энэ нь бүр хэвшил болжээ. Өдөрт нэг цагийг уушийн газрын тавилга мэт өнгөрөх энэ хөгшин эрийг болдог гин. Залуу насаа задгай мөнгө шиг гамгүй урж явсны улмор нүүрэнд нь сорив, үсэнд нь сор болон үлджээ. Хойр хавтаа нэр хүн цайтай, оройдоо хүн пэг дүүрдэг энэ уушийн газарт өдөр нь бараг үйлчлүүлэгчгүй байдаг бөгөөд одоо ч бас ширээн дээр хідэн шил шар ариг өрсөн 3 залуу дөнгөж танилцж байгаа бах гэмээр хосоос өөр үйлчлүүлэгч алга. Ширээн дүүрэн байвал илүү сүртэй харагдана гэж боддог ядруухан сэтгүүтэй 3 залуу ноос ноолуур махны үн ханш ярьж сууснаа удалгүй дуун чангарч хаанаас хүүхэн олж болох тухай маргаанд шилжив. Хятадуудыг дагаж хөдөөгөөр яван ноос ноолуур арьс шир махмал цуглуулдаг хөлснийхэн гэдэг нь байж байгаа байдал ярьж байгаа ярианаас нь элхэн. Сул олсон мөнгөө цуулалт олсон дайтай сагс урах тэдгээр залуусын чанга дуу. Зэрлэг инээдийг тэр шаасан баримын болдруу тонгон тэд танд төвөг болж байна уу? Гэж санаа зовон асуухад яах вэ? Залуу хүмүүс өгжилдэж байгаа биз? Наранд наригахгүй бол өөр хаан наригах вэ? Гэд тоосонгүй. Бусдаас илүү чанга дуутай, малгар шар царайтай залуу наад новшийн зурагтаа унтраагач гэж чарлаа хоолоогоор ойрлолоо. Баримын ямар нэг зүйл авахаар арийнхаа ороонд ороод эзэгвэ. Харин болд сонссон шинжгүй суусаар байсанд шар айрагнд халамтсан шар залуу таахалцсан алхасаар техникэн дээр ирээд "Хөөй, өвгөн гуй"
зурагтын мэдээгээ гэртээ харж чавганцтайгаа хамт үз. Энд залуу хүмүүс дуу хөгжим сонсомоор байна. Гэхэд лангууныхаа ард ирсэн бариман уучлаарай. Би дуугийн чангалсан гэд зурагтныхаа дууг намсгав. Олигтойхон нусаа арчиж чадахгүй байж ам хилээрээ араа танч халж мэдэх өнгөрөө хүмүүс байдаг да. Тийм гэдэг нь хараваас илтшаар залуу. Хин чин баар юм уу? Хөгшчүүлийн цугладаг соёлын орд юм уу? Гэж гөлгөн нохоо архирах мэд агсархад бариман уучлаарай. Та бусдад саад болоод байна гэж нам дуугаар учирлаа. Харин надад энэ муу зүнэг саад болоод байна. Би энд хүүхнүүд харж хөгжилдөх гэж ирсэн болохоос хөгшчүүдтэй зэрэгтэж суух гэж ирээгүй. Энэ нэг юм зайлвал эсвэл бид тооцоогоо хийхгүй шүү. Хэрэглэгч бол хаан гэж зандчих залууг болдо. Ялаа дүнгнэж байна чинээ тоохгүй урагшаа харан суусаар. Түүний энэ үл тоомсорлол залуугийн төвчээрийг барж лангуу алгадан хөгшин төгцөг минь эндээс тонь гэж ориллоо. Хамт сууж байсан хоёр нь хурж ирээд хажууд нь зогсоход өнгөрөө залуу уламоодрон хараал идсэн та нарын үеийнхнээс болж энэ улс хогийн сав болж хувирсан. Та нар л өхөж дуусч байж Монгол улс хөгжинэ гэж загнахад зүүн чихэндээ алтан эмэг зүүсэн залуу. Ой, энэ бүгсний хунаас чиг царайтай юм мөддөө өхөж далд орохгүй баха гэд адагнан хөхөрөхөд зулай дээрх үсээ ардаа болсон шөвгөр туранхай залуу. Насны бүгс гэдэг нь яг энэ шиг царайтай байдаг байх та хэмээн дагаж нээлээ. Болд тэдний доромжллыг үл таан цагаа харвал 16 цаг 30 минут болж байсанд тооцоогоо хийгээд бүрх малгайгаа өмсөн сандлаасаа бослоо. Өмссөн малгайг нь хараач. Өөрийгөө гангстер гэж бодоод угаан байх та. Залуу байхдаа дурладаг байсан стилдээ одоо ч үнэнч байгаа болд 1930-аад оны Америк гангструудыг харагдах ба энэ нь түнд зөгчээ. Амар аал залах биш. Үгээр өд үхэх биш. Арвалзахгүй бол ангалзжил байг хэмээн тэднийг үл тоосон болд үл ялыг эхэмсэг ярван нурууга цэхлээд хаалгаар алгахад шар залуу зангуу шиг салахгүй өмнө нь хөндлөсөж чамтай ярьж дуусаагүй байхад үрчхэр өгзгөө над руу харуул хэрэггүй шүү гэж архирлаа. Сул олсон мөнгөндөө аархаж сая уусан архиндаа сагсан тэдгээр залуус яахаас ч буцахгүй. Найзууд нь юу ч хийсэн дэмжихээр шинжтэй харагдаж байв. Залуусаа ууснаа шингээж бай. Хүн хэрээрээ тэмээ тэнгэрээ байхан сайхан. Би та нарын өвөө байхаар хүн. Гар хөлчин захтнаад байвал үеийнхээ залуустай ноцолд гэж аргадангуй хэлэх үед бойном хамтлагийн дуу цангинаж гар утсан дугарлаа. Хэтэрхий чанга дуунаас нь санаан зовсон болд сандарсандаа чанга эрэгч дарин тавьчихлаа. Цаанаас нь цангинсан хоолойтой охин аха манай хичээл тарчихлаа гэхэд нь за одоо хоочлоо гэд уцаа салгалаа. Эмэгтэй залуу ялгадас үнэртсэн юм шиг нүрээ байдгаар нь үрчилгэж хүй энэ муу төгцөгч нь насанд хүрээгүй охин чихтээд убаан болчихсон овоо муу хөгшин юм гэж шар сэмжилсэн сармагчингийн төмсхийг тастаад нохойд өгчихъя л дөө гэхэд болдын хүлцэнгүү номой төрөх ховсхийн өөрчлөгдөж хөмхий зүүн нудрага зангидаад үүнээс цааш твчихгүй н хэмээн өөртөө зориулах мэд намуухан хэрнээ тодхон хэллээ. Шар царайтай залуу эрэгтний амандаа чихчихсэн юм шиг юундаа бутнаа дугаа юм гэд цөөвөр чан шиг хөхөрөхөд өөдөөс нь шөвг шиг хурц харцаар ширдэж эрийн шинжгүй гомонууд минь гай бололгүй далд орж үз. Цорж өтлөвч байлнда
чон өтлөвч хургандаа шүү. Гэж хээр баргийн хүн айхаар сануулав. Гэтэл тэнийг залуус айсангүй. Сүрдүүлгийг оошоосонгүй. Шар царайт юу гинэ тогтцогч нь гэж ярьлаад гараа далайхад болд багалзуураас нь огцсон матхан өвөөгөө бармаар санагдаад байна уу гэж чанга дуугаар асуулаа. Түүний шөрмөслөг гар залуугийн хоолойг бахимд татгаж амьсгалах аргагүй болгожээ. Нүүр нь менчит лулайсан залуу сул гараас авчин нөхдөөсөө тусламж гуйхад урт үстэй залуу найз юм тавиач гэж чарлаад дайрав. Болдо шар залууг түн рүү түлхээд цээж рүү нөшгөлөхөд хоёул давхралдан унлаа. Хогшин хүнээс гарахааргүй хурдаар энэ бүгдийг хийсэн тул эмэгтэй залуу амаа ангаагаад амаа ангаан хөшөөд ямар новшин болоод байна гэж дуу алдахад шалан дээр хөвтөж байсан шар залуу юугаа хараа зогсоод байгаа юм бэ? Наадхаа халаач гэж хашгирлаа. Эмэгтэй залуу өшгөлөхөр хөлөө өргөхөд бол дамжиж шилбрүү нөшөглөөд тонгойхот нь нэг гараараа заамдаж нөгөө гараараа шанаар он дэлслээ. Залуугийн толгой далжис хийхэд дахин 2 удаа хам хүчээрээ зохиж ухаан алдууллаа. Урт үст угсхийн босч муухай орилон дайрахад болд эрүүн дороос нь өлгөн зохиоос хилээ тас хадсан залуу арагшаа саван унаад амнаасаа цус хадруулан яолж эхэллээ. Хилээ тас хадсан залуу арагшаа саван унаад амнаасаа цус хадруулан яолж эвхрэлдэв. Хүүхэн шиг орилж чарлаад байхаар ингэдэг юм. Найзууд нь хэрхэн нүдүүлэхийг харж зүрх нь үхсэн шар царайд дайрч зүрхлэхгүй, зугтж чадахгүй алцханж байснаа. Халааснасаа эвхдэг худаг гаргаад битгий ойртох юм бол алан шүү гэж хонглуулж буй ямаа шиг чарлав. Болд мушилзан чимүү их сайн даал чихний хэнгэрэг хагална үз. Чам шиг чацаг ун алж чадах уу? Наад мөлжүүрийн хутагнаас чинь хэн айдгийг гэж тавлаад шуудхан алхасаар ингрээс нь заамдан хүүхдээ хашрааж байгаа ээж шиг хацрын тас хийтэл алгадав. Алганы ормоор улаа бутарч хамраас нь цус урсахад шар царайт хутгаа хаян хахаа бая хахаа уучлаарай гэж уйлгнав. Болд дахин алгадаж энэ улс юу болж хувирсан нь надад ямар ч хамаагүй. Би тэр үед чинь энэ улсад байгаачгүй гэвэл тэгээд та хаана байсан юм бэ гэж дорой дугаар асуулаа. Шоронд. Та нар шиг нусгай банд нарын ганц ч хон чадахгүй тэр тамд хамаг залуу насаа өнгөрөөс юм. Тийм болохоор энэ хогийн тантан шиг болсон нийгмийн төлөө намайг битгий буруудаг. Болд шар царайтыг дахин алгадах гэснээ байдгаараа өвчийсэн өрөвдөлтөй царайг нь хараад дургутан цааш түлхээд эр хүн юм бол эр хүн шиг бай. Битгий эмс хөөхнүүд чиг чарлаад бай гэж хэллээ. Тэгээд шалан дээр хэвдэх хутгийг авч халаасандаа хийгээд жаахан хүүхэд худаг хаачаар тоглох гэмтээ гэж хэлэхэд лангууны цаана нуугдсан байсан барьмын өнгөж цагдаа дуудах уу гэж асуулаа. Би тэдэнтэй орооцолмооргүй байна. Харин та нар гээд газар хэвтэх залуус руу харвал яаран толгоогоос эксэрцгээлээ. Байнам хамтлагийн дуу дахин цангинахад болд нөгөө залууст бас нэмж хэлгээд энэ бол амаатны маань охин. Би сургуулаас нь авдгийг гэж хэлээд утсаа аван за одоохоо би очиж байна гэвэл өөдөөс нь ахаа туслаарай намайг авраарай гэж орилсноо утсан тасрав. Байна уу? Байна уу? Гинтийн дуудлаганд баламгдсан болд уушийн газраас сандран гараад
машин руугаа гүйх зураа утасныхаа байршил тогтоогчийг асаалаа. Охины утастай өөр ихийгөө холбосон болохоор хаана байгааг нь мэдэх боломжтой. Зогсоол дээрх боронгийн субаруудаа суугаад арын дугуйнаасаа цэнхэр утаа манартал хаазлан сургуулийн зүг давхилаа. Хоёр ч гэрлэн дохиог зөрчиж нэг машиныг шүргсэн ч хурдаа огт хонж сааруулалгүй давхсаар нэгэн хэвийн хийд загвартай үргэлжилсэн урт гаражуудын гол дэрэн тоос манартал тоормслон зогсов. Байршил тогтоогч дээр охины байгаа газрыг энд гэж зааж байна. Болд машинаасаа бууж гаражуудын завсар зайгаар шагаан "Ундан цагаанаа" гэж орилон хайж гүйлээ. Тэр зураа охины утас руу залгасаар л. Гэтэл холгүйхэн утасны хонхныхын дуу сонсогдов. Дуу гарсан зүг рүү гүйж хөрвөл охины ягаан өнгөтэй утас газар хэвдэж байлаа. Болдын дотор харанхуйлан "Хундан цагаанаа" гэж хэрдхийн орилоход гаражны ард сүр сар хийх чимээ гарлаа. Хоёр гаражийн голоор хогон дарагдсан нарийнхан зайгаар шурган орвол хэрэг шиг нэвсээсэн хар юм хумгүй зүхтав. Харвал хар малгайтай цамцтай нэг залуу өмдөө татсаар гүйж байна. Гаражийн ард хогон дунд охин нь үхсэн юм шиг гулдайн байхыг харсан Болдын зүрх салгалж өвдөг нь нугларах шахаад "Хундан цагаана" гэж хоолой чичрүүлэн шивнэлээ. Охины өмд өвдгөө хүртэл шовтарч цамцхан дээшээ сөхөгдөжээ. Гүрээнийхэн судсан дээр салгалж чичирсэн гараараа дарж үзвэл цохилж байсанд хурдхан гадуур хувцаа тайлж дээр нь нөмөргөөд зугтаж байгаа хүчирхийлэгчийн араас хорсол хилэн бадарсан нүдээр харан "Адхийн новш чамайта" гэж шүд зун занлаа. Тэгээд биедээ баймгүй их хурд хүч гарган араас нь хөөв. Хэтэрхий холдсон залуу гүйцэтгэн өнгөрчээ. Гэлсэн ч болдгүйсээр. Хүчирхийлэгчийн өдөөс хоёр залуу ярьж байгааг хараад "Наадха бариад аваарай" гэж хашгирахад нөгөө залуус замыг хаагаад зууралдаад авлаа. Гүйцэх итгэл төрсөн Болд улам хурдан гүйв. Хүчирхийлэгч нөгөө залуусыг цохиж өшгөлж унгаагаад цааш гүйсэн ч нэг машинд мөргүүлэн хол шидэгдэн онов. Үргэлжлэлийг Зангиа аудиогоос